Хай. Хэрвээ та бүхэн миний өмнөх хүчлэгийг үзсэн бол би бичлэгнийхаа сүүл хэсэгт дараа нь ямар муурны үйлдвэрийн тухай яриулмаар байна. Комент хийчээрэй гэсэн. Тэгсэн чинь нэг ч хүн комент хийчихгүй байсан. Тэгтээ зүгээрээ би өөрөө сонгоцсон. Энэ удаагийн ярих сэдэв маань Xiaomi муур. За, Xiaomi муур энэ Хай Кико. Хай гэр. Хай. Кико хай гэр. Би танарт Кико гэмээр инээдтэй зургийг энэ ч үзүүлье. Тэгээд амруу Xiaomi хийцэн байхад хүртэл мэдгүй унтаад идэг ийм инээдтэй мяу байна. Манай энэ traditional Xiaomi гэдэг дээр орохоор байна. Тийм үү? За тэгээд Xiaomi муурны үйлдвэрийн тухай гэх юм бол Xiaomi муур нь маш эртний үйлдвэрүүдийн нэг. Тэгээд хамгийн анх албан ёсоор бүртгэгдсэн нь Таиландад 1939 онд бүртгэгдсэн байт юм билээ. Тод цэнхэрнүүд гуайлаг биеэрээ маш алдартай. Тэгээд Америк, Европын хувьд бол 1950-ад оноос үзэгдэж эхэлсэн энэ муур маань харин old style гэх нэг юм бөөрөн хит толгойтой Xiaomi муурнууд байдаг шүү дээ. Тэд нар болохоор 1980-ад оноос гарч ирсэн юм байна. Xiaomi муурыг ер нь амар олон үйлдвэрийн муурнуудыг гаргаж авахд ашигласан байт юм байлээ. Жишээ нь Oriental, Color Point, Short Hair, Himalayan, Balinese Rex, Sphinx, Peterbilt гэх миний англи хэл аягүй муу. Хэрвээ би буруу хэлж ивэл уучлаарай. Тэгээд албан ёсоор бүртгэгдээгүй ч гэсэн хамгийн анх 1300-аад оны үед Таиландын эртний номон дээр Xiaomi муурны дүрс буусан байдаг. Энэ тэгэхээр Xiaomi муур маань үнэхээр эрт дээр үе муураа гэдгийг баталж байна. Энэ ном нь болохоор Австралид одоо хадгалагдчихэд юм билээ. Тэгээд Xiaomi муурны зарим баримтуудыг дурдъя. Хамгийн хөгшин Xiaomi муур нь 30 нас хүрч байсан юм байна. 1986 онд төрөөд 2016 онд өөд болсон. Ер нь ингээ Xiaomi муур хараад хахад бусад үйлдвэрийн муурнуудаа бодвол арай илүү урт настай юм шиг санагдсан. Энэ 30 нас хүрчээсэн Xiaomi муур нь амьд байхдаа хамгийн урт настай амьд муур гэсэн Guinness-ийн номонд бичигдсэн гинэ. Xiaomi муур нь ер нь ингээ 5-аас 5.5 кг орчим байдаг. Тэгээ хамгийн хүнд Xiaomi нь болохоор 13 кг хүрчээсэн юм байна. Ер нь гэхдээ Xiaomi муурнууд таргалах үзэгдэл амар их байдаг гэсэн. Гэхдээ манай муур бол тийм тарган биш. 3.8 кг л байдаг. Сонирхуулж хэлэхэд дэлхийн хамгийн хүнд муур 21.3 кг хүрсэн байдаг гинэ. Тэгэхдээ 1986 онд өөд болсон юм байна. Тэнгүүтлээ хамгийн том муур болохоор Maine Coon 1.20 cm хүрчээсэн Maine Coon байдаг гинэ. Би гинэ гэдэг үгийг арай хэлээд нөө. За тэгээд энэ хөөрхөн муур маань 1870-ад онд Лондонд царай муутай муур гэж гологдчихсэн гинэ. Хэвийн бус хар дарсан зүүчөг муур гэсэн тодтгол зүүсэн гинэ. Нэрээ Xiaomi муурны зулцгнууд нь анх төрөхдөө бүр цав цагаан өнгөтэй ямар ч толбгүй байдаг амар өөрхөө. Зулцаг гэснээс хамгийн олон зулцаг гаргасан Guinness-ийн рекордоор Xiaomi муур 19 зулцаг гаргасан байт юм лээ. Тэгээд Xiaomi муурны зан авирын тухайд гэвэл маш тааварлшгүй ааштай ихэвчлэн нөхөрсөг байдаг ч гэсэн гадны хүнд амар дуургүй. Би нэг номноос уншижсэн маа эртний хааны гүнж ингээд голын усанд орохдоо алтан эмэг бөөгч зүйлтэй Xiaomi муурныхаа сүүлэнд ингээд хийчдэг байсан гэсэн. Тэнгүүт нөгөө Xiaomi муур нь айгүй ааштай болохоор хүн хүрэгдгөө амар сайн хамгаалдаг байсан гэд. Ямар ч номноос уншлаа та. Тэгээд бас Xiaomi муур маань маш орилоо. Чалчаач гэх юм уу, яриасгч гэх юм уу. Өглөөлэдэг. Манай муурч гэсэн амар орилоо. Тэгээд маш их инээрхтэй өсөрч харайж гүүж авирах дуртай гэнэ. Манай Kiko ч гэсэн азар гадуур шиг тавьдаг. Тэгээд Xiaomi муурыг ер нь хамгийн зоригтой үйлдвэр гэдэг гинэ.
Манай Кико ч гэсэн амар сонио амар зоригтой. Бусад муурнууд ч ингээд тоос хорогч маргчнаас айдэн штэ. Тэгэнгүүт манай энэ айхгүй. Хажуугаар нь яг ингээд соруулаад хүл доогуур нь ингээд соруулаа явж байхад юусаа айж майдгүй. Тэнгүүт л унтраага тавьсан байгаа тоос хорогч маргчн дээр очиод унтаж мунтцсан амар инээдтэй. Ер нь муур болгоно яг өөр байдаг байх л та. Тэгээ манай Кико бас нэг амар сонио онцлогтой. Тэр нь юу вэ гэхлээр шоколаданд амар дуртай. Ямар ч төрлийн шоколад гаргаад тавьсан ер нь идчихдэг амар сонио. Бусд нь ингээд үнэрлэнгүүтлээ шул зүхтаагаал ойгож мөгөөд ах чинь манай тэр ерөөсөө тэгдэггүй. Гэхдээ муурын шоколад ерөөсөө өгж болохгүй шүү. Би зүгээр нөгөө нохооны шоколад гээд зориултын шоколад гэдэг байхгүй юу? Тийм шоколад өгж үзчихсэн. За нөгөө үйлдвэр муурныхаа тухай ярих гэж байгаа дундуур нь баахан муурныхаа тухай ярьчлаа. Тэгээд Xiaomi муур нь маш олон төрөл байдаг. 12 төрөл байдаг. Гэнэ энэс их байхаа. Гэхдээ би нөгөө 12-ыг сонгоод ярьчих. Эхнийх нь sell point гинэ. Энэ яг уламжлалт өнгөийг хэлж байх шиг байна. Тэг хүл гар нүүр сүүл нь тийм dark brown өнгөтэй, их бин тийм крем өнгөтэй. Тэнгүүтлээ хоёр дахь нь chocolate point. Энэ болохоор эхнийхээгээ бодвол үзүүр хэсгүүд нь илүү цайвар бор өнгөтэй. Тэгээд хамар сарвууны зөөлөн хэсгүүд нь боровтор ягаан өнгөтэй. Гурав дахь нь blue point. Энэ өнгө нь тийм хүүтэн саарл өнгийн үзүүрүүдтэй. Их бин бас тийм хүүтэн цагаан саарл өнгөтэй. Хамар тавхаа нь хурц саарл өнгөтэй байдаг. Тэгээд дөрөвт нь lilac point. Энэ өнгө нь илүү тийм цайвар өнгөтэй, ягаан туяатай, цагаан сааралтуу тийм үзүүр хэсгүүдтэй. Амар тавхаанууд нь чирнэл ягаан өнгөтэй гинэ. Тавх дахь нь red point. Энэ нь оранж өнгөтэй, тийм үзүүр хэсгүүдтэй, нүүр нөгөө гар хөлн. Тэнгүүтлээ дотроо hot red point гэж бас байгаа. Тэр нь илүү гүн улбар шар өнгөтэй байдаг гинэ. За 6-ад нь cream point. Зөөлөн цагаан өнгийн үзүүр хэсгүүдтэй илс шиг цайвар шар крем өнгөтэй байдаг гинэ. 7-ад нь cinnamon point. Энэ төрөл нь яг тийм үзүүрүүд нь cinnamon-ы өнгөтэй л байдгийг хэлдэг юм байна. 8-д нь pound point. Би энэ үгийг буруу хэлж магадгүй. Энэ өнгө нь маш ховор беж өнгийн үзүүрүүдтэй, цагаан биетэй, тавхаа хамар нь ягаан өнгөтэй байдаг гинэ. 9-д нь lynx point. Энэ өнгө нь тийм цагаан биен дээр энгийн муурны тийм маш бүдэг судалнуудтай байдаг гинэ. Тэгээд lynx point юм байна. 10-т нь болохоор party color point гинэ. Өнгө юм шүү. Энийг би ойлгохдоо ерөөсөө нөгөө үзүүрийн өнгөнүүд нь хаанч хамаагүй ингээд эн тэндээ тийм толовтой ингээд хүлний юм хар ингээд байд штэ. Тэрүүн дээр ингээд цагаан толовтой ч юм уу тийм байд юм байна. 11-т нь silver lynx point. Энэ өнгө нь нөгөө lynx point-о бодвол арай тод толбонуудтай, тэгээд ихэвчлэн цэнхэр нүдтэй байдаг гинэ. 12-т нь болохоор smoke point. Энэ нь яг нөгөө traditional Siam шиг гэхдээ чих сүүлнийх нь үзүүр нь бүрний тийм цайвар утаацсан өнгөтэй. Тийм юм байна. Тэгээ ер нь амар олон төрөлтэй юм. Би та нарт зүгээр ийм байд юм байна гэдээ 12-ыг яриад өгчлөө. Тэгээд энэ хүрээд бичлэгээ дуусгая да. Өнөөдөр миний нөгөө төрсөн өдөр болж байгаа. Тэгээд төрсөн өдрөөрөө ямар нэг тийм дурсгалтай юм хиймээр санагдаад тэр нь тэгээ бодож олсон юм маань ийм бичлэг хийх байлаа. Тэгээд энэ бичлэгийг хийхэд бол нэг жоохон хэдхэн минутын бичлэг болчлоо л тэгтээ би ингээд бичвэр үг мүгөө бэлдэх гээд хитэн цаг суусан. Тэгээд YouTube-рууд ер нь амар хөдөлмөрч хүмүүс байд юм байна. Хитэн цагийн бичлэг хийж байгаа хүмүүс бүтэн өдөр жөнгөө ч юм уу те үгээ бэлдэн бичлэгээ янзлна гэд би ч гэсэн удахгүй тэгээд том контент креатор болох мөрөөдөлтэй байгаа. Би тэгээд илүү их суралцаад илүү сайн контент хийдэг болно. Тэгээд намайг дэмжээрэй.